хоёрт жоохон битмээ авсан байна. Өнөөдөр би гэртээ нэг гоё зөөр махтай дээр салаад хийж идэх чад хамгийн эхлээд сайн мах авсан 8900 болсон заяа. Тэгээ ер нь бол кугума идэх жагаа өдөрт нэг ч юм уу тий хоол идчихээд үлсүүд байвал орой хоол угаасаа би идэхгүй нэг хөнгөн жимс бутлаад ууна гэж бодож байгаа. Тэрний дундуур үлсээд байх юм бол амтд төмс идэнэ гэж бодоод уурсан амтд төмс бол энэ амар хөөрхөн жижигхэн болохоор яг идэж чадах бах. Өмнө нь идчихсэн нөгөө кугума болохоор амар том байсан болохоор бүр нэг аргаа бүкэнийг сонирн байгаад юусэн идэж чадаагүй. Энэ болохоор жижигхэн болохоор айгүй хайтахан санагдлаа. Тэг би одоо хоол хийчихэд юу н хоол хийхгүй штэ хэсэгтээ зүгээр дан хөнгөн салаад идэнэ. Тэгээ бас юм яг мах бол идэхгүй нөгөө цээж мах юу идэх учраас мөч энэ төр идэх учраас том паприканууд авчвал амар хэцүү ах гэдэг. Ийм хөөрхөн махтай хамт идэх гэдэг өнгөндөн паприка авсан. Энэ болохоор нэг хэд болчих вэ? 3980 гинэ. Энэ кугума болохоор 2620 болсон. Редтра юм олон ширхэгтэй. За тэр манай гэрийн киви дуус одоо 3 байгаа. Өнөө би тэрийг юутай хамт лемонтой хамт буталж уuna гэж бодоод. Тэгээ энийг бас ингээ 2 өдөр бутлаад уун мургуур варна. Эсвэл 2-2-аар нууж магадгүй 3 бас арай их хэд магадгүй. Тэгээ 6 ширхэг киви болохоор 6980 болсон. Тэгээ мөөгөнд би бас их дуртай. Тэгээ хэрчээд бэлтгэсэн бэлэг мөөг 1500 вон болсон юм байна. За тэгээ миний одоо амьдралдаа хамгийн их авдаг хүнс бол үгэрцээ помидор 2. Би үгэрцээ помидор салаад хийж идэхгүй байсан ч үгэрцээ помидорыг гэрчээд савлаад аваа явчихдаг. Өдөр зам зуур ингээд айгүй хийддэг учраас тэгээ үгэрцээ уунал нэг бүтэн байгаа л та. Гэхдээ угаасаа 2-3 хоногийн дотор дуусчдаг болохоор нэмээд авчих. Үгэрцээ болохоор энэ болохоор штэ. Энэ хийдгий жилээ 3000 лөө 2000 хэдэн зүйтэл байсан. 2 ширхэг. За би тэгээд нөгөө салаадаа болохоор зүр жоохон олив ойл тэгээд зүр гэрт байгаа шууд нөгөө юугаараа бацчихдаг байхгүй юу? Жоохон алюминий цуу хийж байгаа тэгээд шууд майонезаараа бацчихдаг. Тэгээд ийм гоё ийм нөгөө салаадны газруудад байдаг ийм соуснд нь би амар дуртай байхгүй. Тэгээд юу ч ихсэн авч үзлээ хэргэлж үзье. Тэгээ энэ бас ийм салаад энэ болохоор ийм амтлагч. Тэгээ энэ хоёр өөрөөс авч үзсэн. Тэгээ үнэтэй байна бас хөөрхөн. Энэ 4000 хэдэн зуун. Энэ болохоор 5000 хэдэн зуун болох шиг болсон.
талбай нь хөл бөмбөгийн талбайн дээр бас амар их тоглолцоодог. Өвөл зунгуул ер нь тоглолцоож идэг. Бис анзаараагүй байж байгаа харсан чи энэ моднууд ингээд бүгд юм нэхмэл юм зөвлөгчж. Тэгээ ойртож ирээд харсан чи өнөөдрийг ч ихсэн нэмсэглэж эхлүүлээ гэд. Тэгээ тайлбар дээр нь болохоор энэ энэ модны хувцсыг болохоор им одоо хөгжүүлээ нийгмийн оролцоотой тийм нэг одоо нэг хөтөлбөрөөс гарсан юм модны хувцс гинэ. Амар хөөрх юм бэ. Энэ моднууд дээр бичигнүүд нь бүгд өөр өөр бичигтэй юм байна. Тэгээд чи олон үнэхээр дулаахан хүн баярлалаа гэж бичсэн байна. Айгүй өөрхөн хүмүүд бичсэн байна. Энэ дэр нэг бүрчлээ. Би одоо дэглэмгүй байсан бол гом чанж идмээр л. Тэгээ энд болохоор нэг эн чинь ингээд дэлгүүрээс гомонго аваа шууд тэнд чанж идэж болно. Хангаалын ирэг дээр байдаг шиг яг адилхан. Энэ дотор бол 0 бол хит 0 байдаг. Зүгчиг болгондоо 0-тай. Тэгээ энэ түрүүний харуулсан хөл бөмбөгийн талбай нь одоо ийшлээд ингээд теннис тоглож болж байна. Агаарын теннис энэ талбай дээр теннис волейбол энэ төр айгүйх тоглолдог 100 ингээд битүү хүмүүс буужигнаад ээжтэй. Тэр цаашаа харах юм бол дасгалын одоо төхөөрөмжнүүд байна. Төрник мөрник. Тэгээд тийшээ харах юм бол саксны шид байгаа. Саксны шидэн дээр хүүхдүүд бас хүмүүс өрөөд амар их тоглож идэг. Зүгээр алхаж байгаа би халуудж яхад эднэр бол угаасаа подолктэй цамцтай сакс тоглохоос өөр аргагүй юм байна. Гэтэ одоо бол гадаа аяг бол нэмэх градустай байгаа. Нэмэх 1-2 моёр ч юм уу. Тэгэхээр бүр амар тачигнсан хүүтэн бол биш байна. Би голоор аваад гутлаа амар болгоо ичлээ. Энэ бас нэг хан руу ингээд авираад байдаг юм байдаг шүү дээ. Энэ болохоор бас манай энэ хүрээлэнгийн нэг энэ дүүргийн юм шиг байна. Тэгээд яг тогтсон юм цагийн хуваартай ашиглах нь үнэгүй. Тэгээд миний гутлаа муухай болгон бараа ирж харуулах гэсэн юм юу гэхлээр энэ талбай дээр бас энийг чи юу гэдэг вэ? Скутер гэдэг лөө. Нэг ингээд унах бүр юм зориултын талбайтай. Монголд хүүхдүүд бүр амар ундаг болсон байл шүү дээ. Яг нэг Шангрилагаас Централ руу алхаж явах хооронд яг нэг хэсгэн төв талбайд хүүхдүүд амар их тоглож исэн. Тэгээ бүр яг миний нүдэн дээр заяа тэр болохоор ингээд юу болоод явж исэн. Хүүхдийн нэг скутер нь бүр зам руу ингээд унаад тэгээ хойноос нь өөрөө гүүгээд ингээд амар аюултай. Тэгээ X game талбай нь болохоор өсвөр насны хүүхдүүд энийг ашиглах хүмүүст ингээд цагаа зөв болгох өнгөрүүлэх зориулттайгаар ингээд байгуулагдсан энэ төр гэдэг айгу хөөрхөн. Ашиглаж байгаа хүмүүс нь амар цэвэрхэн. Энэ одоо амар удаж байгаа ш. Тэгэхэд амар цэвэрхэн баасдаг бүр. Тэгээ ийм юмнуудтайгаа залгаа шууд ууланд гардаг гэж боддоо бас. Юу гэсэн хэлвэ юм ч тийм. Энэ харуулжсэн талбайгийнхаа нөгөө талд нь явж байна би. За тэгээ энэний зам нь бол бүр үнэхээр гоё бүр. Зам нь юм ялгаатай. Энэ удаа яваарай. Энэ хурдан гэд бүр. Энэ миний хүртэл ингээд өгсөн.
дунд амар гоё ин шувуу дуугараад 100 л им чимээ сонсдгоос өвөл им чимээ ерөөсөө сонсож байгаагүй юм. Би тэгээд аль болох нөгөө дэглэмтэй болохоор амралтын өдөр мэдрөөрөө найзуудтайгаа уулзахгүй гэж бодож байгаа. Уулзах юм бол угаасаа хичнээн ингээд би зөвхөн хөнгөө юм мэднэ гэж явсан ч гэсэн ямар нэгэн байдлаар зааварчаад байгаа болохоор өөрийгөө контролдох ингээд амар хэцүү. Тэгээ ингээд хүнтэй уулзчаа байж биш нэг уулзчиж муу дэглэмтэйгаа салаад малаад гэхээр бас жоохон хэцүү. Тэгэхээр нэг ганц 2 сар зүгээр хүнтэй уулзахгүй бай гэж бодоод байна. Өөдөөд энэ нөгөө нэг уул амар зарим хэсгэр амар халтаргаатай байна. Энэ яг одоо яг өвлийн улирал мөн үү өнчтэй. Энэ нөгөө түрөө миний явж исэн гүүр аахгүй. Би энэ гүүрээр ороод бүр цаагуур ингээд тэр цэцэрлэгт хүрэл ингээд тойроод тэгээд дээгээр уулаар гараад уулаад тойроод ингээд энэ нөгөө гүүрээ орж ирсэн гүүр ха нөгөө талаас нь ингээд гараад ирлээ. Энэ юу вэ гэхлээр одоо энэ уул руу дэшээ гараад бас нэг хүл нөцгөн дэшээ гарангуут одоо ингээм амар шороо болж байгаа шүү дээ гутал. Тэгээ тэрийг ингээд тоос сорогч гэх юм уу. Энэ яг одоо ингээ энэ уулнаас нөө буугаад гарц уулган дээр байгаа бас хөрхөн. Энэ ингээд юу яадаг одоо ерөнхийдөө Солонгосын энэ яг төв энэ нэг баг нийслэлд тойроод байдаг ийм том дугуун зам голоо ингээд дагаад гэх юм уу. За мэдгүй яг юу гэж тайлбарлах юмдгүй ямар ч гэсэн ингээд хэсэгхэн газар биш бүр ингээд тойроод хүрээлээд ингээд байдаг ийм урт зам. Тэгээ энүүгээр ингээд дугуйтай явж олно, гүүж явж олно, дээгүүрээ метро явна. Тэрүүгээрээ ингээд юу явна, машин явна. Амар гоё байгаа зүтэй бүр. Солонгосын энэ нэстэ гоё шүү. Энэ хэсгийн яриа маань бүр амар шугчжээ. Би тэгээд энэ замаар явахдаа дандаа нөө миний анх гүйжсэн үе санаанд ороод идэхгүй. Би нөгөө яг бүр 83 кг болтлоо амар таргалцсан. Тэгээд хамгийн анх энэ зам дээр гүйж нэг сар 10 хоног гүйгээд хоолой зохицуулаад бүр ингээд хөлөө чичиртлэхгүйгээл бие даахгүй гүйсээр агаад нэг 13 хилмил хайжсэн байхгүй. Тэгээд энэ замаар явахаар тэр үе маань бодогдод амар гоё байд. Миний яг дээр нэг гадуур нь явж байхдаа ийш орондоо гэж бодсон 3 кофе шоп хаалттай ах юм. Наа зүгээр хуучин газартаа орох уу гэдэг юм болов. Яг одоогийн байдлаар болохоор би 70 минут гарan алхсан. Тэгээд 7000 гарan алхам хийсэн байна. За гоё газар болсон би зүгээр эндээ яваад. Угаасаа цай унгаал хичээлэх юм. Кофе латте өгсөн байгаа. Ажиллагаанд явчих гэж бодоод энийг уучлаа. Тэгээ энэ цаанаа миний бичлэг үзсэн баярлалаа баяртай.